За байнгын орон дарга эрхэм гишүүд ажлын хэсгийн өдрийн мэнд хүргэе. За улсын төсвөөс хувийн хвшилт олгож байгаа татаас бол жил болгон нэмэгдэж байгаа. Тэгээ энэ жилийн хувьд бол ер нь аль аль салбарт ер нь татаасууд олгогдож байгаа вэ? Энэ татаас өгч байгаа байгууллагуудыг ер нь хэрхэн шалгаруулдаг вэ? Ер нь бид нар хувийн хвшил цаашдаа ер нь өөрөө бий дагаад өрсөлдөөн зарчмаараа ер нь хөгжих тэр боломжийг нь ер нь хязгаанаас хангадаг болох юм бэ гэдэг энэ асуултыг асуумаар байна. За хоёрт нь энэ нэг Баян Улгийн аймагт нэг юм аялал жуулчлал спортын цогцлбор барилга гээд нэг юм ороод ирсэн байгаа. Тэгээ энэ аялал жуулчлалын чиглэлээр одоо яг ямар юм хийх гээд одоо ийм цогцлбор болгоо явчваа. Энэ дээр бас тодорхой хариулж өгөөч. За тэр Ховд аймгийн тэр нэг шинэ Ховд гэдэг нэг аж үйлдвэрийн парк байна. Энэ ер нь өнөөдрийг хүртэл ер нь улсын төсвөөс ер нь хичнээн төгрөг зарцуулчихад байгаа юм. Эцсийн өмчлөл нь ер нь хаана байдгийг. Энэ шинэ Ховд төслийн. За тэгэд өнгөрсөн хугацаанд энэ дээр хяналт тавьсан ямар арга хэмжээ авсан тийм улсын төсвөөс тавьж байгаа хөрөнгө оруулалт дээр хяналт тавьсан ер нь ямар юм байдг юм уу? Тийм тайлан мэдээ байна уу? Байвал одоо тэрийг харуулж өгөөч гэсэн асуултанд хариулж өгөөч. За хариулт 7 номер. Гэнсүрэн гишүүний асуултанд хариулъя. Сангийн амлаг жаргал. За төсвийн төсвөл дээр ер нь төсвийн хөрөнгө оруулалт бол 2024 онтой харьцуулахад 2 дахин бууруулсан байгаа. За шинэ хөрөнгө оруулалтын тоо 2024 онд 712 байсан бэл одоо 149 байгаа. За энэ дотроо тухайн салбарууд яг төсвийнхаа хязгаартаа багтаа нэн тэргүүний чухал за жилийн төлөвлөгөөний зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх гэдэг хүрээнд соёлын салбарт 3 шинэ хөрөнгө оруулалтын нэг нь бол баруун бүсэд тэр дундаа Баян Улгийн аймагт өвлийн аялал жуулчлал энэ аялал жуулчлалын зорилтуудыг хангахтай холбоотой энэ бүтээн байгуулалтын ажил 8.6 тэрбумаар төлөвлөгдсөн байгаа. За шинэ Ховд аж үйлдвэрийн паркын хувьд бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аж үйлдвэрийн паркуудын ер нь суур дид үтцийг нь хийж явж байгаа. За энэ дээр Ховдод шинэ Ховд аж үйлдвэрийн паркыг 2022 оноос эхлүүлсэн. За нийтдээ эх оны төсвийн төсөлтөөр тусгасан төслийн хувьд бол энэ шинэ Ховд аж үйлдвэрийн паркын үлдсэн одоо дид үтцийн бүтээн байгуулалтын ажлууд буюу цахилгаан, шугамшуулжтай холбоотой. За нийтдээ одоо 22 оноос хойш 50 гаруй тэрбум төгрөгөөр энэ суур дид үтцэн ингээ бүрдээд 26 онд ашиглалтанд орохоор ингээ төлөвлөсөн. За улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд бол төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6-гийн 2 зааснаар төсвийн хөрөнгө оруулалт өөрөө орон нутгийн болон төрийн өмчт заавал бүртгэгддэг. За сангийн яам яг эцсийн санхүүжилтийг олохдоо улсын комисс хүлээж аваад өмчөд бүртгэгдсэн мэдээллийн дагуу санхүүжилтийг олгодог. Тэгэхээр заавал орон нутаг болон төрийн өмчөд зааш аж үйлдвэрийн паркуудын хувьд бол яг яамны өдөөж байгаа яамны бодлогын хүрээнд явж байгаа учраас төрийн өмчөд бүртгэгдээд за тэн дээр яг энэ суур дэд үтцэн нь бол төрийн өмчөдөө бүртгэгдээд явна. За хяналтын хувьд бол төсвийн хөрөнгө оруулалт дээр заавал захиалагчийн техник технологийн хяналтыг бол хэрэгжүүлдэг. За аж үйлдвэрийн паркын хувьд бол барилгын хөгжлийн төв болон орон нутаг захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлээд гүйцэтгэл болон санхүүжилтүүдийг баталгаажуулаад явж байгаа. За сангийн яам санжидорч нэмэлт мэдээлэл өгье. За хувийн хвшлийн байгууллагад олгож байгаа ер нь татаасын нийт хэмжээ бол эх оны төсвийн төсөлтөөр 2.3 их найд төгрөгөөр бол төсвийн төсөлт туссан байгаа. За эндээс бол 1.5 их найд нь бол нийгмийн даатгалын санд олгох татаас байгаа. За тэгээд өндөр дүнгээс нь хэлэх юм бол хөдөө аж ахуйн яам дээр 400 тэрбум төгрөгийн татаас байгаа. Энэ нөгөө арилжааны банкудаас зээл авч иргэдэд олгож байгаа тэр хүүгийн татаас байгаа. За мөн соёл спорт аялал жуулчлалын сайдын багцаас 32 тэрбум төгрөг туссан байгаа. За энэ бол эх жил бол шинээр хэрэгжүүлэх мөн аялал жуулчлалын зээлүүдийн одоо хүүгийн өнгөлтөй холбоотой зардал бол туссан байна. За ер нь бол яг хуу татаас бол хоёр янзын хэлбэрт байгаа. Зарим нь бол төрийн өмчт компани. Жишээ нь бол эрчим хүчний татаас бол шөнийн үеийн тарифын хөнгөлөлт бол төрийн өмчт компаниуд руу явчихж байгаа. Гэхдээ бол иргэдийн үйлчилсэн үйлчлэгэн дээр нөгөө талдаа бол хууль нь юу гэж заасан мэглэр тарифыг зохистой хэмжээнд байлгах зорилгоор нөгөө талдаа бол шөнийн одоо тэр халаалтын асуудлаа бол цахилгаанаар шийдэхийг нь урамшуулах зорилгоор олгож байгаа.
За мөн төрийн өмч орон нутгийн төсвүүдээр бол төрийн өмчөд автобус компаниудад бол бас энэ татаас бол олгодог. За мөн одоо тэр билетийг нь бол зохистой хэмжээнд үнийг нь тогтоох зорилгоор бол олгож байгаа. За ер нь хизээ ер нь энэ хувийн хвшлийн өрсөлдөөнийг бол бид нар одоо зөв зохистой хэмжээнд авчих вэ гэхээр бол бид нар энэ датасууд дээр л одоо зохистой тийм дүн шинжилгээ хийх ёстой. За тэгээд яг энэ тавьсан зорилтоо гаргаж ирээд нэгдүгээрт хоёрдугаар тэр зорилтондоо хүрснийхэн дараа бол энэ датасуудыг бол зогсоогоод явуулах бол боломжтой гэж хэлэхээр байна.